The Devil Wears Prada буюу бидний мэдхээр чөтгөр Prada өмсдөг киног бүтээх улмаар түүний үргэлжлэл 2 дугаар ангийг дэлгэцэнд гаргана гэдэг нь яг үнэндээ кино багийнхны хувьд жинхэнэ хар дарсан зүуд байсан гэдэг. За үүнд бол маш том нэгэн тодорхой шалтгаан бий. Тэрний юу вэ гэхээр кинон дээр Meryl Streep-ийн бүтээсэн Miranda Priestley-гийн дүр бол амьдрал дээр байдаг бодит хүнээс сэтгүүлсэн дүр гэдгийг ихэнх хүмүүс мэдж байгаа байх. За тухайн бодит эмэгтэй буюу Vogue сэтгүүлийн Anna Wintour нь өөрийг нь төлөөлүүлж хийсэн Miranda Priestley-гээс ч аимшигтай хатуу ширүүн нэг юм. Зураг авалтын үеэр Anna Wintour-ийн даалт нөлөө кино багийнхныг зогсоож үлээгүй тамлаж бараг л галзууруулах төгсөн гэдэг. Хэрвээ та The Devil Wears Prada кинонд дуртай бас 2 дугаар ангийн үзэхээр төлөвлөж байгаа эсвэл аль хэдийн үзчихсэн бол өнөөдрийн дугаарыг дуустал нь сонсоорой гэж зөвлөж байна. За киноны маань түүх анх дэлгэцийн бүтээл бол байгаагүй харин Lauren Weisberger гэдэг бүсгүйн яг өөрийнхөө амьдралдаа туулсан хамгийн том сэтгэлийн шарах драма дээр үндэслэн бичсэн романаас энэ кино эхэлсэн түүхтэй. Lauren Weisberger гэх эмэгтэй 22 настай байхдаа дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Anna Wintour-ийн туслахаар ажилд орсон. Anna Wintour бол англи гаралтай нэгэн бөгөөд 1988 оноос хойш саяхныг хүртэл Vogue сэтгүүлийг толгойлж байгаа бөгөөд загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий супер хүчрхэг нэгэн гэж хэлж болно. Түүний юр бусын мэдрэмж алсын хараа бас хэтэрхийн өндөр шаардлага нь түүнийг загварын хатан хаан болгосон гэхэд хэлсдэхгүй. Anna Wintour-ийн ганцхан харц хин нэгнийг алдрын оргилд гаргаж эсвэл карьерийг нь ч үгүй хийж нурааж чаддаг хинтэйч зүрлэшгүй тэр их эрх мэдэл нь бусад хүмүүс түүнийг хүндлэхээс илүүтэйгээр айдаст автуулдаг. Ялангуяа түүний туслахууд энэ их дарамтыг төсвөрлөж ажилласнаас илүү ажилласаа гарах нь хавьгүй дээр гэж үздэг байсан бөгөөд Lauren Weisberger ч мөн адил Anna Wintour-ийн туслахаар ердөө 10 сар тисэж ажилласан байна. Ажилд орсон эхний өдөр нь Anna Wintour энэ эмэгтэйн өсний засналтыг гойчолж шууд стилист рүү явуулсан гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл бөгөөд хамгийн гайгүй жижиг дарамт нь байсан байлээ. За кинонд гардаг Andy гэдэг дүр шиг Lauren Weisberger ч гэсэн дуусч өгдөггүй ажлын өдрүүд, ёс зүйгүй гэмээр хэтэрсэн шаардлагууд болон байнгын доромжллыг төвчж 10 сар ажилласан байдаг. Туслах бүсгүйгүй гэсэн газар л үнгүйж хэлсэн бүхнийг нь биелүүлж бүхэл чадлаараа хичээсэн ч юу ч Anna Wintour-т хизээч хангалттай санагдаж байгаагүй. Lauren Weisberger ажилласаа гарсныхаа дараа энэ бүх аимшигт дурсамжаа мартахыг хичээсэн ч чадаагүй бөгөөд бүр зүүдэнд нь хүртэл Anna Wintour байнга орж ирдэг. За тий орж ирэхдээ дандаа шүүмжилж тушаасаар л байсан. За ингээд Lauren Weisberger нэг шүн нойргүй хоноод өөрийнхөө сэтгэлийн шарах айдастай дурсамжуудаа цаасан дээр буулгаж ирсэн бөгөөд хэдхэн сарын дараа The Devil Wears Prada буюу чөтгөр Prada өмсдөг романа бичиж дуусгасан. Үйл явдал нь гэвэл бид бүхний мэдэж байгаачлан Andrea гэх коллежид өнгөж төгссөн охин дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын сэтгүүл болох Runway-д ажилд орж байгаагаар өрнөдөг. Andrea-гийн ажил бол дэгжин хэрнээ дэндүү догшин эмэгтэй болох Miranda Priestley гэх ерөнхий редакторынхаа туслах хийхээр болдгоо. Andrea-г цаашдаа товчоор Andy гэд яриад явжээ. За Andy болохоор даргийнхаа бүтшгүй даалгавруудыг биелүүлэх гэж зүтгэх тусам нь түүний хувийн амьдрал нь ормонгоороо эргэж нурж эхэлдэг гэдгийг та бүхэн мэдж байгаа ах. Шүн хар дарсан зүуднүүдээсээ ийхүү роман болгон цаасан дээр буулгаж байхдаа Lauren Weisberger-т нэгэн санаа төрсөн бөгөөд тэрний юу вэ гэхээр энэ түүхээр кино хийвэл үнэхээр гоё бүтэж магадгүй гэсэн бодол төрж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Vogue сэтгүүлийн офисын харанхуй хүүтэн өрөөнүүдээс амьд гарч ирсэн Lauren Weisberger-т Hollywood-ийн продюсеруудаас татгалцсан хариу авах нь нэг их айгаад байх зүйл шиг санагдаагүй буюу Lauren Weisberger гэх залуу эмэгтэй Anna Wintour-ийн дор 10 сар тисэж ажиллаж чадсан учраас өөрийгөө Hollywood-ийнхний аргыг олж чаднаа гэж бодсон байдаг. За ингээд Lauren Weisberger романыхаа эхний 100 хуудсыг бичээд Hollywood-ийн томоохон кино студиудад тарааж өгсөн. За эхэндээ тэр ямар нэгэн сайн хариу авна гэж огт хүлээгээгүй бөгөөд хуучин дарах шиг нь шүүмжилдэг хүн битгий таараасай л гэж хүсэж байсан гэдэг. Гэтэл түүний хүсснээс тис өөр зүйл тохиолдсон буюу Lauren Weisberger-ийн зохиолын эрхийг худалдаж авахын тулд кино студиудын дунд жинхэнэ дайн дэгцэн. Lauren Weisberger тухайн үед бараг шоконд орсон бөгөөд ямартайч хамгийн сайн мэддгээрээ 2 дугаар 100 Fox студийг сонгож зохиолынхоо эрхийг худалдсан байдаг. Энэ бол 2003 онд болсон үйл явдал бөгөөд кино студийн удирдлагууд Miranda Priestley-гийн дүрийг pop соёлын түүхэн дэх одоо шинэ үеийн хамгийн шилдэг агуу эсрэг талын дүр болно гэдгийг олж харсан. Гэхдээ тэдний олж харж чадаагүй нэг зүйл тун утгагүй тэдний толгой дээр нь буух гэж байгаа асар том хариуцлага байсан. За юу вэ гэхээр энэ дүрийг бүтээхэд энэ зохиолыг бичгэд нөлөөсөн өнөх бодит эмэгтэй Нью-Йоркт хаана ихтэй ажиллаж явж байгаа бөгөөд тэрээр энэ кино төслийг тэр чигт нь үгүй хийх хангалттай эрх мэдэлтэй нэгэн байсан.
За ингээд Лорен Вайсбергерийн бичсэн роман Номын дэлгүүрийн лангуун дээр очиж амжаагүй байхдаа чөтгөр Прада өмсдөг кино төсөл болон хувирч аль хэдийн Холливуудынхныг хөдөлгөөнд оруулаад эхэлж ирсэн байсан. Гэхдээ Анна Вентураас сэдвүүлсэн түүнийг өгөөдсөн кино найруулах зүрх зоригтой аавын хүү хаанаас олох вэ гэдэг асуудал гарч ирсэн. Кино студийн найруулагч Дэвид Фрэнклд энэ төслийг санал болгох үед Дэвид Фрэнкл өөрөөсөө би яг чадах уу гэж асуусан гэдэг. За уг нь энэ ажил түүний карьерт гарч ирж буй маш том боломж алтан үе гэдгийг тэр мэдэж байсан. За яагаад гэхээр тухайн үед Дэвид Фрэнкл ердөө ганцхан бүрэн хэмжээний кино найруулсан. За тэгээд дээрээс нь Sex and the City гэж цувралын цөөхөн хитгэн анги дээр нь л ажилласан туршлагатай нэг юм байсан. Ингээд Дэвид Фрэнкл The Devil Wears Prada төсөлд ажиллахаас найруулахаас шууд татгалцсан бөгөөд өөрөөс нь гадна маш олон чадвартай найруулагчид хүртэл энэ төслөөс татгалцсныг удалгүй мэдэж авсан. Найруулагчид татгалзаад байсан шалтгаан нь бол маш тодорхой байсан. Яагаад вэ гэхээр загварын ертөнцийн тухай кинонууд тэр бүр амжилтанд хүрдэггүй. За дээрэс нь энэ бол зүгээр ч нэг зохиомжит түүх биш. Харин ч эсэргээрээ бодит амьдрал дээр асар их эрх мэдэлтэй зөвхөн загварын гэлтгүй кино урлагийн салбарт ч хэнийг ч үгүй хийх, карьерийг нь живүүлж чадах тийм нөлөө бүхий хүнийг илгэлсэн шок зохиол байсан. Ингээд олон найруулагчдаас татгалзан хариу авсан кино студийн удирдлагууд аргаа бараад Дэвид Фрэнклийг ятгахаар улаарч эхэлсэн. За Дэвид Фрэнклийн хувьд энэ төсөлд ажиллах сонирхолгүй байсан ч гэсэн бүдүүлэг зан гаргахыг хүсээгүй учраас 20 дугаар зуун Fox студийн офис дээр нь очиж уулзалт хийхийг зөвшөөрсөн байдаг. Уулзалтын өдөр Дэвид Фрэнкл студийн удирдлагуудад гол дүрүүдийн хөгжүүлэлт болон зан чанар нь нэг их таалагдахгүй байгааг хэлсэн. За өөрөөр хэлэх юм бол анхны Лорен Вайсбергерийн бичсэн их зохиол дээрх Миранда зүгээр нэг шулам шиг, харин Энди болохоор даргаасаа өшөө авахыг хүссэн зүгээр л нэг өсөрхүү охин шиг байсан гэдэг. Дэвид Фрэнклийн дотроо бодсноор киноны гол утга санаа нь ийм энгийн өшөө авалтын түүх байгаас илүүтэйгээр жаахан гүн гүнзгий байх ёстой гэж үзсэн байлээ. Тэгээ Мирандаг зүгээр нэг хорон санаатан биш, харин Эндиг ухааруулж амьдралд бэлтгэхийн тулд араас нь түлхэж өгдөг нууцлаг одоо нэг тийм далдуура баатар байдлаар харуулж болох юмаа гэсэн санааг Дэвид Фрэнкл дэвшүүлсэн. 20 дугаар зуун Fox студийн удирдлагуудад энэ үзэл баримтлал нь маш их таалагдсан бөгөөд кино зөвхөн өгөөдөл байгаа зогсохгүй төгс төгөлдөрт тэмүүлэх ирмэлзэл, амбиц, мөн амжилтын оргилд хүрэхийн тулд төлөх ёстой төлөөсийн тухай өгүүлэх ёстой гэсэн алсын хараатай болцгоосон. Ингээд найруулагч талаас болон студийн удирдлагууд ч тэр нэг санаанд ор огтлолцсон тул Дэвид Фрэнкл The Devil Wears Prada төслийн найруулагчаар ажиллах саналыг хүлээн авч ажлаа эхлүүлсэн боловч удалгүй энэ шийдвэртээ харамсаж эхэлснийг бүгдээрээ видеоны дараагийн хэсгээс олж мэдэх болно. За ингээд Дэвид Фрэнкл багтаа нэгдсэний дараа 20 дугаар зуун Fox студийнхэнт номын үндсэн үйл явдлыг саяны дээр ярьсан шиг шинэ санаануудтай уусган нэгтгэж чадах тийм кино зохиол болгох хэрэгтэй болоод Алин Брош Маккина гэх зохиолчтой хамтрахаар болсон. За зохиолч Алин Брош Маккинагийн хувьд өмнө нь ердөө хитгэн нийгмийн зохиол дээр ажиллаж байсан ч гэсэн яагаад энэ удаад сонгогдсон бэ гэхээр Нью-Йоркийн ажил хэрэгч ертөнц дотроо яг яаж эргэлддэг, дүрм журм нь юу байдаг вэ гэдгийг маш сайн ойлгодог, мэддэг хүн байсан юм байлээ. За тэгээд дээрэс нь кино багийн бусад хүмүүсийг бодвол Алин Брош Маккина гэх зохиолч бүсгүй Анна Вентураас огтхонч айгаагүй. Харин ч эсэргээрээ карьер хөөсөн амбицтай хүчрхэг эмэгтэйчүүдийн тухай кино зохиол бичих энэ боломжийг олзуурхан баяртайгаар хүлээж авсан байдаг. Гэхдээ ажил эхлэнгүүт л маш том саад бэрхшээлтэй нүүр тулсан. За энэ зохиолч маань урт нэртэй учраас бүгдээрээ цаашдаа Маккина гэдээ үргэлжлүүлээ яриа авчи. Зохиолч Маккинагийн хувьд зохиолын илүү амьд бодит мэд үнэмшилтэй болохын тулд загварын дизайнер, модель, загварын салбарын нөлөө бүхий хүмүүстэй холбогдож уулзахыг хүссэн боловч тэд нар бүгдээрээ Анна Вентураас айсандаа шууд татгалзан хариу өгчээсэн. Учир нь Анна Вентур Vogue сэтгүүлийн нэр хүнд эрх мэдлээ ашиглан хэнийг ч харж ихсаалтанд оруулж загварын ертөнцид дахин хизэж хөл тавих аргагүй болгож чаддаг нэгэн гэдгийг дээр дурдсан байгаа. За ингээд аргаа барсан зохиолч маань ердөө ганцхан хүнтэй л нууцаар ярилцаж чадсан бөгөөд өнөөх хүн нь нэрээ нууцлахыг дуу анхааруулсан бөгөөд одоо ч гэсэн 20 жилийн дараа ч гэсэн хин гэдг нь илрээгүй байдаг. Хэдийгээр нууцаар уулзсан ч тэрхүү нэрээ нууцлсан зөвлөхийн хэлсэн үгс нь кино зохиолыг ам оруулахад туйлын чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. За тухайн нэрээ нууцлсан хүн Маккинад хэлэхдээ таны киноны бааtruуд хитрхи зөөлөн, хитрхи сайхан сэтгэлтэй байна. За загварын ертөнц шиг тийм хатуу ширүү ертөнцид хинч тийм сайхан сэтгэл гаргаж суугаад байдаггүй. Сайхан сэтгэл гаргах шаардлагач байхгүй. Тийм цаг завж байхгүй гэж шуудхан хэлж байсан гэдэг. Энэ үг нь кино
зохиолч Маккенагийн тархинд оч болон асаад дөрүүдийнхээ зан чанарыг өмнө нь байснаас нь илүү хатуу ширүүн болгож өөрчилсөн. Ингээ хэдхэн 7 хоногийн дотор кино зохиолын анхны ноорог нь бэлэн болсон. Найруулагч Дэвид Фрэнкелд ч тэр кино студийнхэнд ч тэр Маккенагийн бичсэн хувилбар маш таалагдсан. 2003 оны сүүлээр Лорен Вайсбергерийн бичсэн их зохиол буюу роман нь хэвлэгдэн гармагцаа одоо шууд бестселлер болоод шуугаан тарьсан. За ингээд 20 дугаар зуун Focus студ найруулагч Дэвид Фрэнкел кино зохиолч Маккенанаар өнөөх номыг бүтнээр нь олоод уншсан. Гэхдээ төгсгөл хэсэг нь бол тэдэнд огт таалагдаагүй байдгийн байлээ. Яагаад тэгэхээр тэдний бодож байснаас өөрөөр буюу номон дээр гарахдаа Энди Мирандагийн өөдөөс сүрж ажлаа хайж гараад хэвлэл мэдээллийнхэнд баатар мэтээр үргэлжлэгдэн илүү гоё ажилд орж байгаагаар төгсдөг юм байна. Ингээд найруулагч Дэвид Фрэнкел кино зохиолч Маккенанаар их зохиолч Вайсбергертэй уулзаад киноны төгсгөлийг арай өөрөөр хийхээр тохиролцоонд хүрсэн. Шинэ төгсгөлөөр Энди Ранвей сэтгүүлийг орхиж явдаг ч гэсэн Мирандаг тэгж муухайгаар одоо нурааж устгадаггүй. Тиймээс үүнийг нь үнэлсэн хатуу ширүүн ерөнхий редактор Эндиг салбартаа гიშгэх газаргүй болгохын оронд харин ч эсэргээрээ өөр нэгэн хэвлэлийн компанид ажилд ороход нь сайн тодорхойлолт бичиж өгөхөөр шийдсэн. Гэхдээ энэ төгсгөл найруулагч кино зохиолч хоёрын анхны зохиолчийн санаанаас татгалзсан нэг удаагийн тохиолдол биш байсан бөгөөд дараа нь яаж одоо эхний зохиолоос өөрчлөгдсөн тухай та бүхэн видеоны төгсгөлийн хэсгээс олж мэдэх болно. За ингээ ямар ч байсан төслийн багийнхан их зохиолч Лорен Вайсбергерийг өөрсдийнхөө талд оруулсан ч гэсэн толгойн өвчин болсон хамгийн том асуултын тэмдэг нь хിവэрэ үлдсэн. Тэр нь юу вэ гэхээр Анна Винтур байсан. Кино багийнхнаас хинэнч түүнтэй холбогдож зүрхлэхгүй айгаад л байсан. Ингээ кино багийнхан энэ хооронд киног амьлуулах жүжигчдийг хаах ажилдаа ханцуу шамлан орсон. Найруулагч зохиолч хоёр хоёулаа Миранда Престлигийн дүрийг амьлуулах яг нэг хүнийг л дотроо мөрөөдөж байсан нь бидний мэдхээр жүжигчин Meryl Streep байсан. Гэвч студийн удирдлагууд огт өөр бодолтой байсан бөгөөд тэд Meryl Streep-ийг үзэгчдийг тийм сайн татаж одоо орлого оруулж чадахгүй. За дээрэс нь Meryl Streep-ийг жаахан мэдрэмжгүй хүн гэж голж байсан гэдэг. За тэгээ оронд нь Michelle Pfeiffer, Catherine Zeta-Jones гэд эдгээр жүжигчдийг санал болгож ирсэн байлээ. Гэхдээ найруулагч Дэвид Фрэнкел өөрийнхөө зүтгэсээр агаад Meryl Streep-ийн менежерлүүн студийн удирдлагуудаар холбоо бариулсан байдаг. Гэхдээ таагүй хариу авсан. Яагаад тэгэхээр Meryl Streep энэ төслийг огт сонирхгүй байсан юм байлээ. Тэгээ Дэвид Фрэнкел найруулагч болохоор бүр яаж игээд өөрийнхөө хүссэн хүнэл тоглуулахыг зорж исэн бөгөөд студийн удирдлагуудад Meryl Streep л тоглох юм бол энэ кино та нарын төсөөлж байгаагүй өндөр түвшинд хүрнэ гэд бүр ятгаад гуйж гувшсаар байгаад 20 дугаар зуун Focus студийн тухайн үеийн ерөнхийлөгч Том Ротман гэдэг хүн нь Meryl Streep рүү өөрөө утастаад найруулагч зохиолч хоёртойгоо уулзах цагийг нь товлож өгсөн байдаг юм байна. За ингээд уулзалт болоход найруулагч Дэвид Фрэнкел зохиолч Маккена хоёр Meryl Streep-тэй уулзаад зохиолоо хамтдаа уншиж танилцуулсан. За жүжигчин Meryl Streep амьдрал дээр маш дулаан найрсаг хэрнээ ажил хэрэг дээр туйлын хатуу зарчимч нэгэн болохыг нь анзаарсан байгаа юм. За тэрээр зохиолд үнэхээр дурлаж тоглохыг зөвшөөрсөн ч гэсэн нэгэн хатуу болцлыг бол тавьсан байт юм байлээ. Тэр нь юу вэ гэхээр Мирандаг зүгээр нэг удаа үзэн ядмар муухай авгаа биш харин маш их эрх мэдэлд хитрхи автаад сохорсон. Тэгээ үүнээсээ болоод хувийн амьдрал нь яаж сүрж байгааг ухамсарлаж байгаа арай амьд хүнлэг дүр болохыг хүссэн байдаг. За Дэвид Фрэнкел Маккена хоёрч баярлаад зөвшөөрсөн чинь Meryl Streep дахиад нэг шаардлага тавьсан. За тэр нь юу вэ гэхээр Meryl амьдрал дээрх Анна Винтурыг дуурайхыг огтхонч хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол бодит амьдрал дээр байдаг хүнийг илэглэж шоолохгүй дуурайхгүй гэж эрс эсэргүүцсэн байгаа юм. Тэр зүгээр асар том компаниг удирдах байгаа хүчрхэг удирдагч эмэгтэйн дүрийг л гаргахыг хүснэ. Дэвид Фрэнкел Маккена хоёр хэсэг зураг эргэлзэж байсан ч Meryl Streep энэ кинонд тоглохоор болсон нь бараг л бурхны аврал болсон. Учир нь Meryl-ийг зөвшөөрсөн сургаар нэгхэн шөнийн дотор загварын маш олон дизайнерууд, алдартай модельүүд, агентлагууд энэ кинонд итгэж хамтран ажиллахаар шийдсэн байдаг. За тэдний дунд кинон дээр нэр нь байдаг алдарт Prada брэнд ч өөрсдөө багтжээсэн. Мирандагийн дүрийг инхүү шийдсэн бөгөөд одоо дараагийн гол зорилго нь Эндигийн дүрийг олох явдлаасан. За энэ удаад найруулагч Дэвид Фрэнкел студ хоёр санал нэгдээд Rachel McAdams-ыг тоглуулахаар зохиолоо илгээгээд боломжийн өндөр цалинж амласан байдаг. Гэвч Rachel McAdams энэ саналаас шууд татгалцснаар студийнхэн Kate Hudson, Kristen Dunst зэрэг бусад одоо хувилбаруудыг авч үзсэн ч тэд нар ч мөн адил үгүй гэсэн хариултыг өгсөн. Өөрөөр хэлбэл Холливуудад яг алдар нэр нь түгж байгаа эдгээр жүжигчдийн хувьд Эндигийн дүр тийм ч сонирхолтой санагдаагүй. Харин Anne Hathaway
Hathaway болохоор тэр үедээ дөнгөж танигдаж эхэлж байсан ч тухайн үедээ одоо зөвхөн өсвөр насныхны хөнгөн инээдмийн кинонуудад л тоглоод байсан. За тэгээд Anne Hathaway-ийн хувьд ийм хөнгөн дүрээсээ салаад арай агсан төвшний дүр хайж байсан үе юм байлээ. Тэгээд Anne Hathaway The Devil Wears Prada киноны зохиолыг уншаад шууд л тоглохыг хүсэж эхэлсэн. Гэхдээ кино багийнхан Anne Hathaway-ыг сонирхгүй байсан тул жинхэнэ чаргууцалдаж эхэлсэн юм байлээ. Anne Hathaway яаж иж агаад 2 дугаар зуун Fox студийн нэгэн удирдах захиралтай уулзах цаг тохирч чадсан бөгөөд уулзсан даруйда хэдхэн секундын дотор өөрийгөө яагаад энэ дүрд яг таарах цорын ганц хүн бэ гэдгээ маш тодорхой тайлбарлаж өгсөн. Гэхдээ хариулт нь үгүй байсан. Anne Hathaway үүнд огт шантраагүй бусад захирлууд руу ч зогсоод чөлөөгүй одоо залгаад уцтаад бүр 2 дугаар зуун Fox-ийн студийн өөр нэгэн удирдах тушаалтны оффист нууцаар ороод түүний ширээн дээр нь байсан нэг юм жижигхэн цэцэрлэгийг дүрсэлсэн сувенир байсан юм байна л да. Тэрнийх нь элтэн дээр нь hire me буюу одоо намайг ажилд аваа гэд хуруугаараа бичээд үлдээсэн байсан гэдэг. За ийхүү жүжигчин бүсгүйн цуцшгүй зүтгэл шаргуу зан нь студийнхныг бүр залхааж орхисон ч эцэст нь найруулагч David Frankel болон Mirandaгийн дүрд сонгогдсон Meryl Streep нарын хараанд бол хүртэж чадсан. Тэд Anne Hathaway-ийн дайчин чанарыг өндрөөр үнэлсэн ч хамгийн гол нь түүнтэй үнэхээр гар нийлж ажиллаж чадах үгүй юу гэдгээ мэдэхгүй байсан. Гэтэл 2005 оны сүүлчээр Brokeback Mountain буюу одоо Бүхтэр уул кино нээлттэй хийх үеэр бодол нь арай жоохон өөрчлөгдсөн гэсэн. Яагаад гэхээр Anne Hathaway Brokeback Mountain кинонд туслах дүр бүтээсэн бөгөөд Meryl Streep-ийн хувьд Anne Hathaway-ийн жүжиглэлтэнд таалагдаж эхэлсэн байгаа юм. Ингээд нэг удаа уулзсан чинь айгүй яриа хөрөөн нийлээд нэг юм chemistry үүсээд байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Ийхүү Meryl Streep уулзалтын дараа шууд л 2 дугаар зуун Fox студийн тухайн үеийн ерөнхийлөгч Tom Rothman руу залгаад Anne Hathaway-г ажилд авахыг хүссэн бөгөөд ганцхан утасны дуудлагаар бүх зүйл шийдэгдсэн байдаг. За ингээд чөтгөр Prada өмсдөг кино маань гол дүрүүдэд олсон. Одоо харин киног улам амьд сонирхолтой болгох туслах дүрүүдийг сонгох цаг ирсэн. Mirandaгийн ахлах туслах Emily-гийн дүрд жүжигчин Emily Blunt-ыг сонгосон бөгөөд түүний төрөлхийн Британи аялга дүрийг улам чаман за дээрэс нь хошин харагдуулахад яг тохирч байсан. Түүнчлэн кинонд гардаг жижигхэн дүр мэт боловч цаг хугацааны ирэхээр үзэгчдийн дунд маш том маргаан мэтгэлцэн дагуулах болсон нэг дүр байдаг. За тэр бол Andy-гийн найз залуу Nate-ийн дүр байгаа. Энэ дүрд болохоор Adrian Green-ийг тоглуулахаар сонгосон. Харин зураг авалт эхлэхэд ердөө 3 хоног үлдчихсэн кино багийнхан бараг л бүх жүжигчдээ бүрдүүлж дууссан ч гэсэн нэгэн чухал туслах дүрийг жүжигчнийг нь олоогүй байсан. Тэр нь хинбэ гэхээр Mirandaгийн бүтээлч захирал буюу арт директор Nigel-ийн дүрд тоглох хүнийг олж чадаагүй байсан. Учир нь сайн жүжигчин тоглуулмаар байхад уйлдсан санал тавьсан жүжигчдэд болохоор энэ дүрийг хитрхи жижигхэн тэгээ нэг ач холбогдолгүй туслах дүр байна гэд голоод байсан гэсэн. За тэгээ яг тусын эцсийн мөвчөд Stanley Tucci гарч ирэн одоо түүнд кино зохиол таалагдсанаар энэ дүрийг амьлуулахаар болсон байт юм байна. За ингээд чөтгөр Prada өмсдөг төсөл нь аль биесээр кино үйлдвэрлэл зураг авалтын шатандаа шилжсэн. Гэхдээ альва зүйлийг хийхэд нэг асуудлыг шийдэх болгонд дараагаар нь шинэ асуудал урган гарч ирж байдгийн жишгээр энэ төслийн хамгийн ядаргаатай бас хүнд хэцүү үе нь энэ үеэс эхэлсэн байдаг. Чөтгөр Prada өмсдөг киноны зураг авалт 2005 оны 10 дугаар сард аль биесээр эхэлсэн бөгөөд найруулагч David Frankel яг эхний өдрөөс л ер нь маш том асуудалтай орооцолцсноо ойлгож эхэлсэн. Учир нь студ түүнд 35 сая долларын төсөв хуваарлсан байсан. Уг нь дэлхийн хэмжээний бестселлер болсон номноос хэдүүлсэн. За дээрэс нь Meryl Streep гэх одоо алдартай жүжигчин тоглож байгаа кинонд ийм хэмжээний төсөв бол маш чамлалтай байсан юм байлээ. За тэгүүгээрч зогсохгүй зураг авалтыг одоо дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг болох Нью-Йоркод яг бодит байршлууд дээр нь хийхээр төлөвлөж байсан. Студийн удирдлагууд зураг авалтын хугацааг ердөө 57 хоногт багтаах хатуу шаардлага тавьсан нь найруулагчийн хувьд хитрхи давчуу за бараг л бүтшгүй даалгавар байсан гэж хэлж болно. Кино багийнхан Нью-Йорк хотын Metropolitan Museum-д зураг авалтаа хийхээр төлөвлөж байсан ч яг ямар шалтгаанаас болсон гэдг нь огт мэдэгдэхгүйгээр аль бие усны зөвшөөрөл нь бүгд цуслагдаж дахин авч чадаагүй. За энийг бол хүмүүс яалтчгүй Anna Wintour-ийн нөлөөнөөс болсон гэж үздэг. Яа тэгэхээр Metropolitan Museum-д Anna Wintour-ийн зохион байгуулдаг Met Gala бол жил болгон зохион байгуулагддаг гэдгийг хүмүүс мэдж байгаа. Мөн Mirandaгийн гэрт зориулж урьдчилан судлаж байсан, зураг авахар төлөвлөж байсан тансаг зэрэглэл орон сууцны менежмент нь тэднийг бүр босгоорооч алхуулаагүй. Шинээр гарч ирж байгаа жижигхэн студ биш харин Нью-Йорк хотод өмнө нь хэдэн зуун удаа зураг авалт хийсэн Холливуудын нөлөө бүхий 2 дугаар зуун Fox студ анх удаага ийм хатуу хаалттай тулгарч хаашаач хөдлөж чадахгүй гацаж үдсэн ганцхан тохиолдол нь энэ кино байдаг.
Дээр дурдсанчлан Meryl Streep-ийн нэр хүндийн ачаар загварын маш олон алдартай дизайнерууд, брэндүүд өөрсдийнхөө хувцас гоёл чимэглэлүүдийг кинонд хэрэглүүлэхээр зөвшөөрч байсан. За найруулагч David Frankel тэднээс кино зураг авалтанд өөрсдийнхөө биеэр оролцоод камерын өмнө хэсэгхэн гараад өгөөч гэж хүсгэд брэндүүд бүгдээрээ эрс татгалзах хариу өгсөн. Загварын ертөнцийн хамгийн дээд давхаргын акулууд хүртэл бүгдээрээ Anna Wintour-аас үхтлээ айжсэн бөгөөд загварын ертөнцийн тухай кино ямар ч загваргүйгээр, ямар ч дизайнеруудгүйгээр бүтгэхэд жаахан асуудалтай болж эхэлсэн. Киноны бэлтгэл ажлын үеэр тайзны зураач Jess Gunter Vogue сэтгүүлийн офисоор орж танилцахыг хүссэн ч ямар ч албан ёсны зөвшөөрөл олгоогүй. Гэхдээ хулгайгаар тэнд ажилладаг хүн шиг дүр эсгэж ороод Anna Wintour-ийн ажлын өрөөг өөрийнхөө нүдээр харж доторх интерьер, тавилга, жижиг деталь, хэсэг бүрийг нь нарийн цээжилж авсан байдаг. За ингээд дараа нь тэрхүү өрөөг зураг авалтын павильон дотор яг таг хуулбарлан босгосон гэдэг. Үүнээс гадна найруулагч David Frankel урд нь Sex and the City цуврал дээр хамтран ажиллаж исэн алдартай дизайнерууд болон загварынхны дунд маш нэр хүндтэй Patricia Field гэдэг хүнтэй. За түүний таньдаг брэндүүдтэй нь хувийн харилцаа холбоогоо ашиглан тэднийг ятгаад хувцас хэрэглэлүүдийг нь зээлж авч чадсан буюу 7 хоногийн дотор дэлхийн шилдэг брэндүүдээс нийтдээ 150 гаруй нэр төрлийн хувцас гоёл чимэглэлийг цуглуулж амжсан. Харин найруулагчийн хувьд бас нэг зүйл дээр толгой нь гашилж байсан нь хэрхэн жүжигчин Meryl Streep-ийг амьдрал дээрх Anna Wintour-тай яг адилхан харагдуулахгүй байх вэ гэдэг асуудал толгойг нь бол гашилгаад байсан юм билэ. За тэгээ юуны түрүүнд Anna Wintour-ийн нэрийн хуудас болсон одоо Bob үсний засалт гэж ярьдаг те богинохон ийм тайрмал үсний засалтаас татгалзах хэрэгтэй болсон байдаг. Мөн Мирандагийн хувийн одоо орон сууцны зураг авалтыг хийхийн тулд киноны нэгэн продюсерийн найзынх нь гэрт хийхээр болсон байдаг. За гэр нь болохоор Манхэттны Upper East Side-д байдаг 5 давхар таунхаус байсан. Гэх мэтчлэн аль болох Anna Wintour-ийн нөлөө оролцоо огт хүрхээргүй загварын ертөнцөөс ангид хол байршлуудыг сонгон зураг авалтын зөвшөөрлүүдийг авч чадсан бөгөөд үүний нэгэн жишээ гэх юм бол Нью-Йоркийн байгалийн түүхийн музейн гадна талд бас зураг авалтаа хийсэн байдаг юм байлээ. Найруулагч Frankel кино үйлдвэрлэлийн бүхий л тал дээр анхаарлаа огт сарниулахгүй ажиллахын зэрэгцээ өөрсдийн дотоод сэтгэлийн дарамттайгаа тэмцэж байсан жүжигчд тэгээч гэсэн тулж ажиллаж байсан. За студийн тушаал даалгаврын дагуу Anne Hathaway, Emily Blunt хоёр маш хатуу хоолны дэглэм бариад туранхай галбараа хадгалж үлдэхийн тулд өдөр шөнөгүй одоо салаатны навчил иддэг гэсэн. Харин Meryl Streep-ийн хувьд болохоор Мирандагийн дүрийг яг таг төгс гаргахын тулд юугаач зориулахад бэлэн байсан. Meryl Streep уул нь амьдрал дээрээ дүрдээ хит ордог тийм метод жүжигчин биш байсан ч гэсэн энэ удаа өөр техникээр ажиллахаар болсон. За өөрөөр хэлэх юм бол зураг авалтын эхний өдөр Meryl Streep зураг авалтын талбай дээр ирэхдээ л дүрдээ 100% орчихсон. Эргэн тойрныхоо бүх хүнийг дээрээс нь доошоо хараад нэг тийм басамжилсан хүүтэн хүндий төрхтэй болсон байсан гэсэн. Найруулагч David Frankel хүртэл яг л Anna Wintour хүрээд ирсэн юм шиг одоо нэг тийм Meryl Streep-д чөтгөр шүглсэн юм шиг тийм мэдрэмж төрж исэн гэсэн. Meryl Streep-ийн ашигласан энэ арга буюу method acting гэж ярьдсан байлээ. За энэ техник нь болохоор кинонд асар том амжилт авчирсан ч жүжигчинд өөрт нь бол жинхэнэ одоо хэцүү байсан гэдэг. Зураг авалтын бүх хугацаанд яг л тэр дүрээрээ байх буюу Anna Wintour шиг байхын тулд өөрийнхөө зургийг ахуулаад дуусчихал юм бол өрөөндөө ороод хаалгаа цоожлцохдаг болсон буюу кино багийн бусад жүжигчдээс өөрийгөө бүрэн тусгаарлах шаардлагатай болсон юм байлээ. Зураг авалтын үеэр Meryl Streep бусад хүмүүстэй хизэж чанга нээж хөгжилдөө тэгээд дандаа дээрээс нь харьцаж зураг авалтыг дуусгасан байдаг. 2005 оны 12 дугаар сард Чөтгөр Прада өмсдөг киноны үндсэн зураг авалт албан ёсоор дуусаад киноны дараах эвлүүлэг боловсруулалтын пост production ажил эхэлсэн. Эндигийн найз залуу Нэйт болон бусад туслах дүрүүдтэй холбоотой ихэнх үзэгдлүүд нь киноны гол гаргах гээд байгаа санаа болон гол зангилаа болох Миранда Энди хоёрын дундах тэрхүү нарийн харилцааг сулруулад үзэгчдийн анхаарлыг өөр тийш нь сарниулаад байгаа юм шиг байсан болохоор нь Энди Нэйт хоёр эвлэрч байгаа төгсгөлийн хэсэг байдаг байсан ч гэсэн тэр хэсгийг нь шууд хассан байдгийн байлээ. Харин оронд нь ресторанд сууж агаад бие биендээ гомдлгүйгээр салж байгаа үзэгдлэр сольсон байдаг. Энэ шийдвэр нь өнөөдрийг хүртэл энэ кинонд дуртай хүмүүст энэ киноны хамгийн гол хорон санаатан амиа хичээсэн хүн нь Нэйт байсан гэх олон жилийн маргааныг гаргах үндэс болсон байдаг.
Ийхүү олон сарын нүүр их хөдөлмөр айдас түгшүүрийн эцэс The Devil Wears Prada кино бэлэн болж дэлгэцнээ гарахаар болсон. 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нью-Йорк хотын Paris театрт киноны албан ёсны нээлтийн улаан хевсний ёслол болсон. Холливуудын хамгийн том моддууд хүрэлцэн ирсэн. За тэгээ үүнээс гадна студийнхэн кино хийж байгаа тухай Анна Винтурт албан ёсоор нэг ч удаа өөрт нь мэдэгдэж байгаагүй мөртлөө түүнийг энэ нээлтэнд албан ёсоор урьдчилсан байсан. Хамгийн сонирхолтой одоо өгөөдөлтэй ч гэх юм уу Анна Винтур эрэхтэй яг киноны нэр шиг хөлнөөсөө толгой хүртэл дандаа Prada брэндээр гоёод хүрээд ирсэн байсан. Анна Винтур нээлтэн дээр эрэхтэй өөрийн охин Би Шаферийн хамт ирсэн бөгөөд тэд яг найруулагч, зохиолч хоёрын урдхан талын игнэнд нь суусан. Найруулагч Фрэнкел, зохиолч Маккина хоёр үзүүрийн турш киногоо бараг л үзэж чадаагүй гэсэн Анна Винтурыг яг ямар реакц гаргах нь гэд байн гараас нь харсаар агаад таарсан юм бэлээ. Гэхдээ бараг зөвхөн тэр хоёрч биш театрт байсан ихэнх үзэгчид Анна Винтурыг сэмхэн харж байсан гэдэг. Кино дуусах үед Анна Винтурын охин Би Шафер нь ээж рүүгээ ойртоод чихэнд нэг үг хэлсэн бэлээ. За найруулагчийн амны хөдөлгөөнийг нь тайлж уншснаар охин нь ээжтэй "They got you" буюу таныг яг харуулсан байна штэ. Одоо яг л та байна штэ гэж хэлсэн гэж найруулагч одоо амны айрцгийг нь уншсан байдаг. За ингээ кино дуусангууд Анна Винтур хинт ч ганц ч үг хэлэлгүй чимээгүйхэн гараад явцсан. Хожим нь Анна Винтурын зарим ойр дотны танилуд найруулагч Фрэнкелд хэлэхдээ Анна Винтурт Мерил Стрипийн жүжиглэлт нь их таалагдсан гэж хэлсэн байдаг. Киноны эхний анги нээлттэй хийсний дараах нь найруулагчид нэгэн сонирхолтой хов жив сонсогдсон. За юу вэ гэхээр Анна Винтур өөрийнхөө Vogue дах бодит ажлын өрөөгөө кинонд ирэх тайзны зураачийн павильон дотор бүтээсэн өрөөтэй яг ижилхэн болгож бүр мөсөн засварлаж шинжилсэн гэсэн яриа бол гарч исэн юм бэлээ. За найруулагч үүнийг нь сонсоод Анна Винтурт кино таалагдсан байна гэж бодож эхэлсэн гэсэн. Гэтэл кино нээлттэй хийснээс 2 жилийн дараа Майамид болсон теннисний тэмцээний үеэр найруулагч нь Анна Винтуртай тааралцсан. Тэгээ мэдлээд гар барингуудаа би чөтгөр Prada өмсдөг киноны найруулагч нь байна гэд хэлсэн чинь яг тэр үед нь Анна Винтур гараа шууд амар хүчтэй огцом сууг татаж аваад тэгээд юм хэлэхгүй яваад өгсөн гэсэн. 2006 оны 6 сарын 30-нд чөтгөр Prada өмсдөг кино албан ёсоор нээлттэй хийж кино театруудаар гарч эхэлмэгц урлаг соёлын ертөнцид асар том тесрэлтийг авчирсан. Кино шүүмжлэгчид болон үзэгчид киноны үйл явдал, загварын ертөнцийн шийдэл дөрүүдэд нь автаж биширч байсан. Ялангуяа Мирандагийн дүр хатуу ширүүн хитэрсэн шаардлагатай байсан ч үзэгчдийг өөртөө хүчтэй татаж байсан тухай хүмүүс ярьдаг. За кино бол анх 35 сая долларын төсөвтэй. За дээрэс нь нэмээд Францад болдог үйл явдлыг хийхийн тулд 6 сая долларын нэмэлт буюу нийтдээ 41 сая долларын өртөгтэй болсон ч дэлхийд даяараа нийт 326 сая долларын орлого олсон. Энэхүү агуу амжилт нь кино бүтээгчдэд асар том боломжуудыг нээж өгсөн буюу найруулагч Дэвид Фрэнкел үүний дараа Холливуудад бүр том төслүүдийг удирдах эрхтэй болсон. Харин зохиолч Маккинагийн хувьд хүчирхэг амбицтай эмэгтэйчүүдийн тухай илүү олон кино зохиол бичих үе таалга нь нэгдсэн байдаг. Энн Хатуэй энэ дүрээрээ дамжуулан Холливуудын хамгийн эрэлттэй супер залуу оддын игнэнд шилжсэн бөгөөд дахин хизээж гадаад төрөгчийн хасах гэх мэт дарамт шахалтанд өртөхгүй хэмжээнд хүрсэн байдаг. За Эмили Блантын хувьд мөн адил салбарынхаа хамгийн өндөр үнэлгээтэй хамгийн хүсэмжит жүжигчдийн нэг болж чадсан. Тэр ч байтугай зураг авалтын талбайд Эмили Блант болон Стэнли Тучи нар дотносоод Эмили Блант нь Стэнли Тучиг өөрийнх нь төрсөн эгчтэйгээ танилцуулсан бөгөөд тэд хожим нь гэр бүл босон түүхтэй. Харин Мерил Стрипийн хувьд тэрээр үзэгчдийг гайхашруулж чаддгаа дахин нэг батлаад цоо шин залуу үнэнч шүтэн бишрэгчдтэй босон төдийгүй Мирандагийн дүрээрээ дахин нэг удаа Оскарын шагналд нэр дэвшсэн байдаг. Кино ийм том амжилтанд хүрсэн тул кино студийн захирлууд дараагийн ангийг буюу сиквелийг хийх гэж улаарч шүтэн бишрэгчид ч тэр догтлон хүлээж байсан. За энэхүү үргэлжлэл ангийн салхийг хагалж Лорен Вайсбергер санаа чалгахыг гартаа авсан байдаг. За тэрээр 2013 онд өөрийн романыхаа үргэлжлэл болох Revenge Wears Prada буюу өшөө авалт Prada өмсдөг номоо хэвлүүлсэн. Номон дээр Энди аль хэдийн нэр хүндтэй сэтгүүлч болсон байх бөгөөд сэтгэл дотроо Мирандагаас авсан трама айдсаасаа салаагүй хിവэрээдэг. Зовлмаар 2018 онд тэрээр Эмилигийн дүрд төвлөрсөн 3 дахь бот номоо гаргасан. Хоёр ном нь хоёулаа борлуулалт өндөртэй байсан ч анхны бот шиг шууган бол тарьж чадаагүй. Учир нь шүтэн бишрэгчдийн ихэнх нь Мерил Стрипийн бүтээсэн Миранда, Энн Хатуэйгийн бүтээсэн Энди хоёрыг л дэлгэцнээс дахин харахыг хүсэж байсан. За гэвч тухайн үедээ болж жүжигчдэд тийм сонирхол байгаагүй. Тухайлбал Мерил Стрип өгсөн ярилцлагуудаа нөгөө метод жүжиглэлт буюу яг дүрдээ дандаа
амандаа ордог тэр жүжиглэлтийн техникээсээ болоод зураг авалтын турш бол маш их ганцаардаж байсан тухайга дурсдаг. За Энн Хэтэвэйн хувьд бол аль хэдийн өөрийн байр сууриа олцсон супер од болцсон болохоор шинэ төслүүдтэй анхаарлаа хандуулахыг илүүд үзэж байсан. Гэхдээ Энн Хэтэвэй үргэлжлэл ангид тоглохгүй, оролцохгүй гэж бол бүр мөсөн хэлээгүй. Хэрвээ кино зохиол нь надад таалагдах юм бол орно гэж ийм бүрхэг хариултыг өгсөөр байсан. За ингээд чөтгөр Прада өмсдөг 2 төсөл яаж явсаар агаад өнөөдөр бодит ажил хэрэг болцсон кино театруудаар гараад байж байгаа вэ гэхээр Walt Disney Studio компани 20 дугаар зуун Fox студийг аль биесээр худалдаж авснаар үргэлжлэл анги хийхтгэр болсон юм билэ. Яагаад вэ гэхээр бид нарын сайн мэдж байгаачлан Walt Disney студи чинь хит чуналтай гэх юм уу те одоо дандаа хуучны сонгодог хит бүтээлүүдээ live action кино болгоод эсвэл дараагийн ангийн сиквелүүдийг хийгээд байгаа. Яг тэр зарчмаар Legacy sequel буюу олон жилийн дараах аль биесны үргэлжлэл хийхээр болсон. Disney-ийн хамгийн түрүүнд найруулагч David Frankel болон зохиолч Маккина нартай холбогдсон ч тэр хоёр хоёулаа эргэж буцаад байсан гэсэн. За яагаад тэгэхээр студийнхаа эхэндээ зохиолч Lauren Weisberger-ийн 2 дахь роман болох Revenge vs. Prada-г дэлгэцийн бүтээл болгох санал тавьсан байлээ. Гэхдээ энэ зохиол нь найруулагч зохиолч хоёрт хоёуланд нь таалагдаагүй учраас төсөлд орох хэсэг нь эргэлзээтэй байсан. За ингээд Disney удирдлагууд найруулагч болон зохиолчид яаж ажиллах бүрэн эрх чөлөөг нь олгосноор төсөл эхлэх замдаа орсон. За тэд номын зохиолчийн хэв маягаас бүр мөсөн татгалзаад Andy болон Miranda хоёрын зам дахин огтлолцож буй цоо шинэ үйл явдлыг бодож олсон. За тэд өөрчлөгдөн хувьсаж байгаа өнөөдрийн нийгэмд хэрхэн хөлөө олох гэж хичээж байгааг харуулахын зэрэгцээ Эмилиг өөр нэгэн хүчирхэг өрсөлдөгч корпорацийн хамгийн өндөр тушаалтай нөлөө бүхий гүйцэтгэх захирал болж өссөн байхаар зохиолоо Энэхүү хүчтэй динамик зөрчил дундаас кинон загварын ертөнц болон сэтгүүлийн салбарын хувьсал тэр дундаа уламжлалт хэвлэмэл цаасан сэтгүүл нь хэрхэн өнөөгийн дижитал медиа буюу одоо цахим сэтгүүл сошиал руу шилжиж байгаа тэр үйл явдлыг сонирхолтой хэлбэрээр харуулж байгаа. Үзэгчдийн 20 жил хүлээсэн чөтгөр Прада өмсдөг 2 киноны зураг авалт эхэлж анхны ангийг бодвол баргаас таад бэрхшээлгүй илүү таатай уур амьсгалд өрнсөн. 2025 оны 6 дугаар сарын сүүлчээр зураг авалт нь эхлээд Meryl Streep, Anne Hathaway, Emily Blunt, Stanley Tucci нар бүгдээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч чадсан. Хувцсны дизайнер Patricia Field ч гэсэн мөн багтаа эргэж ирсэн бөгөөд энэ удаа түүнд өмнөх шигээ брэндүүдээс хувцас гуйж царай алдах шаардлага бол огт гараагүй. Дэлхийн хамгийн нэр хүндтэй luxury брэндүүд өөрсдөө бараг л уралдаад коллекцуудаа санал болгож байсан. За үүнээс гадна Disney энэ удаад киноны төсвийг 100 сая доллар болгож баталсан. Анхны анги нь ердөө 41 сая доллараар бүтсэнтэй харьцуулбал асар том өсрэлт байсан гэж хэлж болно. Мөн зураг авалтын хугацаач хангалттай урт буюу Нью-Йорк болон Италийн хэд хэдэн үзэсгэлэнт газруудад нийтдээ 112 хоногийн турш үргэлжилгээр хуваарлагдсан. Төслийн энэ эргэн ирэлтэнд ганцхан хүн сэтгэл дундуур байсан нь Эндигийн найз залуу нийтийн дүр тоглодог Adrian Green байсан. За шинэ ангид тоглооч гэж түүн рүү хинч уцтаагүй ямар ч санал тавиагүй. Олон жилийн турш цахим орчинд энэ киноны хамгийн гол эсрэг талын дүр нь хинбэ гэдэг маргаан өрнөж үзэгчд Miranda хэдий хатуу дарагч гэлээ Эндиг хөгчөхөд өсөж томрохтон тусалдаг бол харин найз залуу Nathan түүнийг амжилтанд хүрэх болгонд нь урмыг нь хугалж хизээч дэмждэггүй хуваа хичээсэн зан гаргадаг байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Тэгээ та бүхэн бас юу гэж боддгоо доор бичиж үлдээгээрэй. Эндигийн найз залуу Nate үнэхээр тийм токсик зантай залуу байсан уу? Эсвэл зүгээр л амьдрал сайн мэдгүй мангар бацаан байсан гэж бодож гинөө? Өөрсдийнхөө бодлыг доор сэтгэгдэл дээр заавал үлдээгээрэй. 2025 оны 9 сарын 27-ны өдөр кино багийнхан Dolce & Gabbana-гийн албан ёсны загварын шоунд дээр зураг авалт хийхээр очсон. Милан болон Парисын загварын 7 хоногийн бужигнаан эрчим хүчийг кинондоо яг боддоор нь харуулахыг зорьсон байдаг. За Meryl Streep яг Miranda Priestley-гийн дүрээр Stanley Tucci-гийн хамт тайзны яг хажуу талд суудалд суугаад загварын үзүүлбэрийг ажиглаж байсан. За Meryl Streep өөрийгөө энэ дүрдээ зориулж төрсөн гэдгээ дахин нэгэн удаа баталж байтал гэнэт түүний анхаарлыг сарниулах зүйл гарч ирсэн. Учир нь тайзны яг эсрэг талын суудалд нь Anna Wintour өөдөөс нь хараад суудсан байсан. Шоу дуусмаг Meryl Streep Anna Wintour-тэй нэмсэглэн мэдчилсэн. За энэхүү зургууд болон бичлэгүүд нь хэдхэн минутын дотор сошиал медиаг бүр амар их яваад киноны хүлээлтийг бол үзэгчдийн дунд маш их өсгөж өгсөн байдаг.
Одоогийн байдлаар чөтгөр Prada өмсдөг хоёр нээлттэй хийгээд ашигтай ажиллаад явж байгаа. За үүнээс гадна Anna Wintour энэ шинэ ангийг үзээд уран бүтээлчдийг одоо уучлсан гэж хэлж болохоор тийм бичлэгнүүд бол интернетэд явж исэн. Miranda Priestly, Anna Wintour хоёр таарлцснаа. Miranda Priestly, Anna Wintour-аас би чамайг таньдаг илүү хаана харлаа энтер гэсэн тийм хошин бичлэгнүүдийг бол хамтдаа хийсэн байлээ. За тэг үзээгүй хүмүүс их байгаа гэж бодож байгаа болохоор шинэ ангийг нь спойл хийхгүйгээр ингээд дуусгая гэж бодож байна. Харин үзсэн хүмүүст ямар санагдсанаа доор комент бичиж үлдээгээрэй. Мөн өнөөдрийн дугаар маань таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Мөн цаашдаа оруулах сонирхолтой дугааруудыг цаг алдалгүй үзхийг хүсэж байгаа юм бол миний With Namon дээрээс товг дээр subscribe хийгээд хонхоо асаагаарай. Бүгдээрээ туудахгүй эргээд шинэ дугаараар уулзъя. Bye bye. Cool shoes. Nice boots.